Сайн байцгаана хүүхдүүд. За манай өнөөдрийн шидэт харандаа булан маань эхлэхэд бэлэн боллоо. Ингээд оролцож байгаа хүүхдүүдэд танилцуулъя. Сургуультайгаа нэрээ хэлээ явуулчаар. Эхний хүүхэд нэр юм блэ? Сэргэлэн. Аль сургууль вэ? 15 дахь сургууль. 15 дахь сургуулийн сэргэлэн орж иржээ. Дараагийн хүүхэд Болцайхан хэддүгээр сургууль? 69-р сургууль. 69-р сургуулийн Болбаатар. Дараагийн хүүхэд хэддүгээр сургууль? Эрдмийн Жигүүр сургуулийн Мөнгөчин орж иржээ. Дараагийн хүүхэд Аминго аль сургууль үү? 21-р сургууль. 21-р сургуулийн Аминго орж ирсэн байна. Газар газрын хүүхдүүдэд орж ирж байна, тийм ээ. За дараагийн хүүхэд 34-р сургууль. 34-р сургуулийн Анир заяа. 1-р анги. Аа? 1-р ангийн Анир заяа орж ирсэн. Аа. Манайд цэцэрлэгт орж байгаа. Цэцэрлэгт орж байгаа. Ахлах бүлэг биш үү? 24-р. Аа? 24-р цэцэрлэгийн Анир зул орж иржээ. За ингээд сайхан зураач хүүхдүүд. Чи дүүгээ дагуулад ирсэн тийм ээ? Хоёулаа Куромыгаар гангарцсан тийм ээ? Куромы юу вэ? За ингээд зураг эхэлнэ. Өнөөдөр нэг гоё зураг зурна шүү дээ. Бүргэд гээд нэг хөөрхөн амтан байдаг та. Сайхан цоглог амтан. Энийг зурна да. Тэхийн тулд толгойных нь орой дээр ийм хөөрхөн өд. Ингээ хийчих. Яг дээхэн талаас энэ гол хэсгээс эхэлж байна багш тийм ээ. Тэгээ бүргэдийн дэгдээх учраас яг толгойг нь томхноор хийгээд багшигаа хараад яваад. Тэгээ зураг гоё болно. Энэ талаасаа бас нэг өд шанааных нь өдийг хийгээд энийг ингээд номон зураасаар ишиг холбочно. За хэлбэр бол ерөөсөө энэ. За яг энэ дүрсэн дээр туулай зурж болно. Тийм ээ? Хэрэм зурж болно. Маш олон амьтдыг зурж болдог энэ хэлбэр. За бүргэд чи яадаг үлээ? Ийм сүрлэг ийм монхор хушуутай байдаг тийм ээ. За нүүд их гоё сүрлэг байвлах гоё. Ийм. Ингээд нэг зураас татчих. Нэг нүд нь гараад ирлээ. Нөгөө нүд нь ийм 100 дугуй бас том. Ингээ гараад ирлээ. За нөгөө бүргэдийн цагцаах гэж байна одоо энэ. Энэ. За толгой бол цагаан толгойтой. Энэ бүргэд чинь байна шүү дээ. Америкийн далбаан дээр байдаг баг шүү. Сүлдэнд байдаг лөө. Далавч нь яг уу. Ингээд орж ирж байна. Энд нэг юм сүрлэг далавч. Ингээд орж ирж байна. Ард талдаа ийм өтгөн. Ийм өд. Ич тийм ээ. Ерөнхий хэлбэрийг ингээд гаргаад байна шүү дээ тийм ээ. За хөлгөж энэ. Өдийн сар уу. Ердөө нэг юм хийж. Хөдийн том хийж байна тийм ээ. Тэгээ эн чинь яг өндөр хадны ороод тэр өндөр газар ингээд уулан дээр суудсан. Нөгөө нэг тахил зураа суудчил орж ирээл ингээд яваад байна шүү. За одоо хамгийн гоё онцлог юм нь нүдний дээдлийг дахид нэг ингэж сузаалаад хөмсөг хийгээд өгч байна. Одоо жинхэнэ дугуй нүд маань энд яг ингэж гарч ирж байна. Тэгээд нүд нь дундаа цагаантай бөгөөд энийг хараа бодчихно шүү дээ. Энд цагаан хийгээд энийг ингээ галтайгаад. За ингээ зураг бол ингээ яг уу. За энэ яг уу их өндөрт байгаа гэж үзүүл яг уу энэ дээр яг уу үүл ингээ хийж байна. Том жижиг үүл хийхэд ерөөсө дандаа ийм номон зураасууд ингээ ороод ирж байна шүү дээ. Ингээл наан цаана байгаа жижиг том энэ үүлүүдийг ингээд. Одоо уулын тэр хадны оройд
их том өндөрт байдаг шувнууд ч одоо тэгэл ёол бүргээд тас гэдэг ингээл хамгийн дээд талд ингээ хальж идэг. За энийг ингээ будах юм бол ерөөсөө хамгийн юу бол нүдийг л тод гаргачихвол одоо тэгээ яг энэ зураг маань бол маш гоё гэж болж байна. Нүдийг яаж гаргаж ийн гэхлээр энийг дан шараар ингээ бодчих. Нааша дотороод ирж байгаа үз. Тэгээд улбар шарангаа аваад дотор нэг гүйлгчтэй. Өнгийг өнгөтэй нь холж шít. Ингээд. Ингэхлээр орон зайтай гэрэл сүүдэртэй ингээ болоо гараад ирж байна. Тэгээд энэ яг хушуугаан улбар шараараа бирэн балмастраа бодж байгаа учраас та нар яг илэх маягтай ингээ бодож байна. За энэ цагаан толгой ер нь бол ингээ дүртэн. Тэгвэл толгойг зурхын тулд яг саар дөнгөөр сүүдрийг нэгтгэждэг. Цагаан дээр чинь бас сүүдэр үйж шүү дээ. Тэрнийхэн сүүдэр нь саар дөнгөөр ингээд гараад ирж байгаа. За би бол та нарт байж байгаа нэг боронг байгаа. Энэ цээж хэсгийн энэ хүзүүнийх нь өдийг үлдээгээ цагаанаар үлдээгээл энийг нэг яг битүү бороор ингээ бодож байна. Далавчных нь үзүүр дээр жаахан цагаан үлдээчихээ. За ингээд ер нь баг нөгөө бүргэдийн суулцагчин болбороо гараад ирж шít. Ингээд. Тэгээ энэ үзүүр хэсгийг яг энийг бас ингэж улбар шарангөөр ингээд битүүлчихвэл яг. Ингээд нөгөө юу ч гараад ирж. Үүлдэн дээрээ доотлын хэсгийг ингээд өгчлөөр. За уулыг үлчдөөтэй. Одоо дээшээ өндөрт байгаа уул цас мөстэй уулын оройн цастай ч байд юм уу тийм ээ. Ингээд солонгоруулаад эсвэл ягааны дагнаас өгөө явуучвал холоос ягаараад ингээд харагдж идэг шүү дээ. Тэгээ ягаан өнгөний чинь биш үү? Хөнгөн өнгнөөс хүнд өнгөрөө шилжсэн маш олон өнгөгаа дагнаас ингээ хийгээ бодчиход бол. За энэний дараагийн шилжилтийнх нь өнгө болохоор яг жаахан өндрээд ийм өнгө авчиж болно шүү дээ. Тэгээ энэний доотлын өнгө нь бүр хүнд ороод ирчихээд. За зургаан нэлээ явуулчих байгаа хэдүүлээ хүүхдүүдээс авьяасаа үзнэ. Дуугаан дуулна. Шүдгэн уншина. Ингээд ороод ирж байгаа. За энэний чинь бас дахиад хүнд өнгө байгаа. Чих олон өнгө байгаа шүү дээ. Энэ өнгөний яг. Ингээд додлоор гараад ирж байгаа. За ингээд зураг засыг гэвэл яг. Багш нь ягаад энэ дээр их бодолтон дээр анхаарч ийн гэхлээр манай телевизийг үзээд сууж идэг хүүхдүүд байдаг. Тэд нар маань яг энийг хараад саарл өнгөр ингээ өддийг хийгээд өгөөд сүүдэр хэсгийг ингээ тэмдэгчээр орон зайтай ингээ сайн гарч ирж байгаа. За сэргэлийн юу тэрсэн? Шүлэг унших уу? За харандаа хоригцоор хамаг биений барагцаар аагаас эцээр хулсаар 15-ыг нэмсай хасаар нарийн биеэ дуусгалаа. Надтай бүхнээ зориулсан эхлэв чамдаа баярлаа. Их чамдаа хандаадаа баярлалаа. Сайхан шүлэг үлсэн сэргэлэндээ баярлалаа.
Болд сайхан юу тэр үү? Дуу За дууч. ном сумаагсаж нутагулса хамгаалсан илт бам байгаа барьж илт гүрнэ нэгтгсэн эзэн Чингис хаан минь ухаан дигдэгвич өчүүхэн би чин урчин тантай уулзаж үзлээ Тэмүүжин амттай тоглож үзлээ Тэмүүжин найзтай тоглож үзлээ Ороо моричин унаж үзлээ Оррын голонд шумбаж үзлээ 9 өрлөгтэй чин үг хаялцаад ерөөсөө би чин дийлэлгүй сэрлээ 9 өрлөгтэй чин үг хаялцаад ерөөсөө би чин дийлэлгүй сэрлээ. За баярлалаа. Ханад цагаан гэрийн од темрийн тоонон дээр хасаг халуун тулгаан омог дөрвөн тутган дээр хан алтай аавын онгон тэргүүн оргил дээр хатан сэлэнгээжийн одод очих мандал дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би. Мөнгөчөнд баярлалаа. Амин гоё юу тэр үү? Дуу За хүүхэд бидний хөгжилтэй нас хүсэл бодлын минь амьдралын минь зүгээр хоолын ооздыг хоорондоо ярилцаад хойч ирээдэг зөвгнөн мөрөөдсөн найзуудаа хүрээд ирээрээ хөгжилтөн тарин бүжицгээ хүүхдүүдээ хүрээд ирээрээ надан хан цэнгэг бүжицгээ. баярлалаа амин гоё. Анир зээ юу тэр? Сурагч За Сурагч боллоо би. Цэвэрхэн хувцас өмшөөд чичирлэг явдаг байлаа. Харин би нөөдөр хачи явдаг боллоо. Аав ээжтэй өшөөлээд ардын шурлуу явлаа. Ачид багшийн гараа шүтэр адраа би сурагч боллоо. Сурагч боллоо би. Цэвэрхэн хувцас өмшөөд чичирлэг явдаг байлаа. Өнөөдөр би чи явдаг болоо. Аав ээжтэй өшөөлээд алтын шурлуу явлаа. Ачид шахаас адлаа би цогч болоо. за гоё. Чи дараа жил сургуульд орно шүү дээ, тийм ээ? 9 сарын 1-нд. Тэгээ зураг их гоё зурж байна. Чи их авьяастай сайн хичээнгүй хөвгт биш шүү. Анир зүйл том болоод ямар мэрэгчтэй болох юм? Сонгосноо. За Шүлэг шүлэг сайхан уншдаг болно. Анир зээ ямар мэрэгчтэй болох том болоод? Том болоод ямар мэрэгчтэй болох вэ? Боо сургууль төгсөөд нэг мэрэгжил сонгоно шүү. Сонгоогоо гоё. За. Амин гоё ямар мэрэгчтэй? Арснымж Оо. Мөнгө чи ямар мэрэгчтэй? Сонгоогоо. За. Мод сайхан ямар мэрэгчтэй? Цагдаа болно. Сэргэлэн ямар мэрэгчтэй? Зураач нэг болж үжигчээ. За тийм зураач бүжигчин болчих. Хосон мэрэгчтэй. Бүжигчин. Тийм ээ. Гарч бүжиглээл гэртээр зураад авахгүй. За. Жүжигчээ. Жүжигчээ. Жүжигчин. Бас гоё шүү. Кинон тоглоно тийм ээ. За ингээ хүүхдүүдийн бүтээлтэй танилцсанаа гоё болж байна. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь эмчэн баясаа зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа, бид бүгдээрээ чаднаа. За ингээд эхний хүүхэд бүтээл төрх агшин хамгийн эхний хүүхэд авьяасдаг зураач сэргэлэнгийнхэн зургийг үзнэ. За тэр цагаан толгойтой бүргэдийг бол одоо ерөөсөө маш гоё зурсан шүү дээ. Доотлын суур, цаатлын байгаль чи маш сайн зураач болно. Тэгээ сайн жүжигчин бол ер нь жүжиг зураг хоёр хоорондоо их тэнцэн тохирох гэж шүү заа юу. Тэгээ гүйцэгэд ирэхлээр энэ хүүхдийн бүтээл сэргэлэнгийн бүтээл маш гоё болно. Сайхан зураг зурсан сэргэлэндээ улам их амжилт хүсье. Дараагийн авьяасдаг зураач болд сайхныхын зургийг үзнэ.
За жигдэхэндээ. Ер нь их сайхан. Ер нь хэлбэр дүрсээ их гоё уран гаргаж ирж байгаа манай хүүхдүүд тийм ээ. Тэгээ их хөгжилтэй хөөрхөн дөрүүдийг ийм сайхан зурдаг. Бол сайхан загдаа. Амрыг ирээ. Нөгөө баруун гараараа яслан тий. За баярлалаа бол сайхан. Дараагийн авьяаслаг зураач. Охиныхаа зургийг үзнэ. Тэр маш хурцсан нүдтэй гэдэг нь одоо харагдаж байна. Жаахан хилтэл ийшээ байлаа. За. Тэр уулс их гоё харагдаж байна. Тэгээ өөрийнх нь дүрс хэлбэр нь их гоё. Тэгээ хөөхөн донжтой. Тэр нүдэн дээр их гоё ажиллагаа хийсэн байгаа юм. Тэгээ ийм гоё өөрийнхөө төсөөллөөр сайхан зураг гаргасан. Дом амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач Амингоо. За Амингоогийнх бас гоё. Ер нь ингээд энэ насанд бол ийм сайхан зургуудыг та нар тэр аним Google-ийн дүр зохиол зурх юм бол маш гоё зурх юм байна шүү. Амингоо одоо улам их амжилт хүсье. Ингэж сайхан төсөөллөөрөө дүрс ашиглаад хэлбэр дүрсээр сайхан зураг зурж байгаа заа юу Амингоо. Дараагийн авьяаслаг зураач Анир Заяа. Одоо дандаа аагаар ихсэн хүмүүс байгаа. Жаахан дэш өрч. Өө зүйт. Гоё улсуу. Тэр нэг сандраач ч юм уу тий. Дотроо өнөөдөр хэдэнд хулгана барьж идэв юм бэл. Өдөрт хичнээн чуулгана барьдیں۔ Тий. Тэгээ эн чинь нөгөө үдийн цагаан огтноос бэлчээрийг хамгаалдаг. Бас их юу таймтай шүү дээ тийм ээ. За ингээд сайхан зураг зурсан Анир Заяадан амжилт хүсье. Дараагийн авьяаслаг зураач манай бэлтгэл бүлгийн сурагч Анир Зуудынхаа зургийг үзнэ. Ай сайхан шүү. Усгаа барьчих. Тэр 5 насны дүрс ашиглаад өөрийнхөө төсөөллөөр ийм гоё зургийг ах эгч нартэйгээ ан ман их сайхан зурдлаа. Чи сургуульд ороод мундаг сурна. Чамд улам их амжилт хүсье. Ингээд яадаг үлээ багш нь бэлгэн гардуулнаа. Бэлэгд нь юу байгаа вэ гэхээр би Монгол хүүхэдгээ далай жим цахих нь Монголын уламжлалт заншил тийм ээ өв соёлыг харуулсан ийм сайхан номыг уншаарай. Энэ дээрээ энэ луута гэдэг энэ тоглоом гэр бүлээрээ тоглодог. Энэ тоглоомыг ингээ бэлгэлж байна. Нөө шоу хуу хаяа тоглодог шүү дээ. Тэр тоглоом шүү. За би Монгол хүүхэд ном аваарэ. Тоглоом аваарэ. За. Би Монгол хүүхэд тоглоом аваарэ. За манай 5 настанд чихмэл тоглоом байгаа. Чихмэл тоглоом аваад ирээ гэх юм уу те. За. Амжилт хүсье. Амжилт хүсье. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяртай. Баярлалаа.